За Солонгост нь штэ брэндүүдийн одоо яг энэ өвлийн үйлрлийн хамгийн сүүлийн хямдралууд явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хямдралтай дэлгүүрүүдээр орцгоо. Онлайн шопны хамгийн ихний дэлгүүр Uniqlo-гоос энэ хүүхдийн энэ цамц 12900-гээд том арзмаарууд нэгтэй бас дуусчихин тий. Энэ том энэ одоо ингээд надад харах шүү дээ. А тийм. Жижиг сайттай жижиг. Тэгээ хямдралахаар яхааргүй том арзмаарууд нь хурдан дуусдаг тий. Nice. Дотортой өмднөөс 12900-д хямдарсан юм ш тий. Uniqlo-гийнхаа захиалгуудыг авцаа. Одоо Uniqlo-гоос гарах гэж байна. H&M руу орох гэж байна. H&M. H&M-ийн 70%. Үгүй энэ бүр 12900 болсон юм биш тийм хөөрхийн. За H&M-ийн захиалгуудаа авсаа. Энэ ардаа бүр ийм нэг сахиу өмднүүд өдр бүгдээрээ 5900 won болцсон. За ингээд ийм бирүүхэн өмднүүд 9900 won болцчихээ. Ингээл яг 70%-ийн сэлээрээ. Монголд захиалга өгсөн хүмүүсийнхаа Zara-гийн гутлнуудыг аваа явж гин. Одоо дээшээ гарч хувцснуудыг нь аавна. Ингээд сайтаар захиалга өгчих юм бол шууд ирээл арзмаараар нь аваад Монгол руу явуулчихна. Монголд очиж цэгтэр буунгууд нь шууд холбогдоод ингээд тараачдаг шууд. Онлайн шопны ажил үнэхээр сонирхолтой юм манайхаа. Zara-гийн хямдрал, өчтөрийн Nike-гийн хямдралаа та нар бас орж үзээрэй заяа. Zara-гийн хүүхдийн малгаанууд нь 18900 won-оос одоо энэ үннээсээ 50% хямдрах юм байна. Тэгмээд одоо энэ бас ингээ 18900 тэгээ эндээсээ 50% хямдарна. Хүүхдийн хувцснууд бас маш сайн хямдарч байна ардаа. 19900-аас 40% хямдарсан гинэ. Тэгээд ийшээгээ 29900-аас ингээ 40% хямдарсан. Бид хоёр монголчуудаас Монголынхаа захиалгуудыг аваад хамгийн сүүлийн дэлгүүр болох Zara-гаасаа гараа явж гин. Тэгээ одоо орой ачаануудаа бүгдээрийг нь бэлдээд Монгол руугаа явуулна те. Тэгээ Монголоос захиалга өгөх хүмүүсийнхан бол яг доотлын хаяг руу холбогдоор манай хаягаа оруулчих. Zara, H&M, Uniqlo гурвал орлоо тий өнөөдөр. Тэглээ. Өчигдөр та хоёр чинь сөүлийн Nike-г дуусгацсан. Тэгээ танах ганцхан Монголоос захиалга авдаг өөр орноос нь захиалга аваа явуулдаг үстэй. Тий. Угаасаа хаашаа шорно хүмүүс бол шууд аваад. Аль ч орноос угаасаа хүмүүс захиалсан тэгэл каргогоор өгөөл явуулчих юм чи тий. Монгол руу од яач чадсан хамгийн их хувийг эзэлж байгаа л да тий. За тэгвэл Монголоос ийм авъя, тийм авъя гэж надтай холбогддог хүмүүс одоо надтай биш яг энэ доор харагдж байгаа Instagram хаяг болон Facebook хаяг руу холбогдороо. Би ингээд доотлол ингээд шууд хавсаргаад гоё ингээд оруулчих. Тэгээс бүр Солонгосын зөвхөн гэхдээ хувц гэхгүй дээ Costco одоо бүр ерөөсө бүхэл газраас Монгол руу угаасаа явуулдаг. Танах гэхдээ явуулаад хэдэн жил болж байгаа? Одоо ингээд 6 жил болж. Одоо ингээд 6 дахь жилдээ ингээд онлайн шоп ажиллуулад Монгол руу ингээд бараа яг явуулж байгаа. Яг найдвартай дэлгүүрээс нь явуулж байгаа гэдэг утгаараа тий. Тэгээ угаасаа нөө Instagram, Facebook дээр пост болж ордог нь яг найдвартай яг аль биесний дэлгүүр дээр байдаг болохоор. За ингээ Монголын захиалга өчигдөр ингээ карго нэгэ гараад дууссан. Одоо энэ ингээд дараа 7 хоногоос ингээ гарах чагаа каргонууд нь ингээд өчигдөр солирсон мөртлөө өнөөдөр ингээд бараанууд нь буцаа хүрээд ирж байгаа юм байна шүү дээ ерөөсөө. Ингээл дандаа.